өөрийгөө таньж мэдэх юм. Имэ, би танд туслахаар ирлээ. Та ганцаараа байгаа мó? Сайн хүн санаагаарай гэж эрсэн нь сайн болж дүүн ойрхон байгаа. Бодохгүй хүрээд ирэх баг. Миний охин өглөө ихэрт гараад явах шиг болсон хаа хүрээ? Би харин найзтайгаа уулзаад тэднийг доох нь автобусны бодлын тэнд байдгийн. За. Миний охин халуун савнаас цай хийгээд уу. Найз маань харин надтай өчигдөр уулзъя гэдээсийн. Тэгээд л уулзчаад ирлээ. Тэгээ юу? Иймэрт очиж уулзахыг бодоход их яралтай зүйл болж тээ. Манай найз бүжиглэх их дуртай. Нэг сургалтын төвд бүжиг сурахаар бүртгүүлсэн гинэ. Тэгээд яг очих гэсэн чинь огт танихгүй хүмүүстэй шинэ орчинд шинэ зүйл сурна гэхээсээ эмээгээд тэд намайг тоохгүй бол яана, намайг шаалвал яана гэд бөө юм бодож сандарсан хүн байсан. Уг нь их гоё бүжгэлдэг юм. Урлагийн хөдөлгөөр бүжгэлж явахыг би харсан. Эвээ минь хөөрхий дөө. Хүн ер нь тэгдэг дээ. Тааж бодоод өөрийгөө зовоогоод байдаг шүү. Тэгээд сая уулзсан чинь дугуулангийн хүүхдүүдтэйгээ найз болсон гинэ. Юу ч болоог байхад баахан юм бодоод өөрөө бүр айчсан байж. Саяхан бид хоёр яагаад бүжиг сурмаар байгаа талаар ярьж ийсэн юм. За болж дээ охин минь. Танаа найз өөрийнхөө хэн болохыг бусад хүүхдүүдтэй адил үнцэнтэй авьяастай гэдгээ мэдэхгүй байсан болохоор тэгж их санаа зовоод сандраад байж. Одоо гихтэл манай гэрт байгаа 5 хүн тавуула өөр үзэл бодол авьяас чадвартай өөр ертөнцтэй шүү дээ. Гэхдээ л бүгд үнцэнтэй, эрхэм нандин. Сайн байна уу ихчээ? Сайн уу. Ямар хэмжээтэй шааха сонирхож байна? Үзээд аваарай. Би өнгөрсөн 7 хоногт ирж таны хийсэн шааханаас нөхөртөө авсан юм. Нөхөр маань аятайхан байна гэж хэлсэн. Одоо хүүтэй авах гээд ирлээ. 38 арзмаар байна уу? Бага ихчээ. Би аваад үгүй. Ийм өнгөтэй байгаа. Имээдэд тусалдаг сайн охин байна шүү. Энэ өөхөх өнгөтэйгөөс нь авъя. Аавынхаас нь өөр өнгөтэй байсан дээр бах. Ялах хадамар. За ихчээ, би уутанд хийгээд өгье. Энэ дансны дугаар уу? Тийм ээ, баярлалаа. Дараа дахиад ирээрэй. За тэгнэ. Хүүхдүүд минь ирээд сайхан байна. Та нэрээ яагаад эсхийгээр гэрийн шахаа оёх басыг? Гэртээ зүгээр сууж байхаар хэсгийн байцаагчийн хэлсэн сургалтанд сууж юу байдгийг үзэх гээд хэрэг дурлаж очив юм. Эсхийгээр юм хийн гэж бодолгүй яваад очиход тэр багш та өөрийгөө хөгшин настай хүн шин зүйл сурхаасаа өнгөрсөн гэж битгий бодоо. Хийхгүй хүнд шалтак олддог, хийх хүнд арга олддог гэдэгтэй. Та чаднаа. Жаахан зүтгэл гаргачих гэсэн. Залуу хүүхдээс тийм үг сонсох сайхан байгаагүй ч оролдоод үзсэн чинь аятайхан болж байх шиг л байна шүү дээ. Тийм юм байна шүү. Би зөвхөн хүүхдүүд ах эгч нар л сургууль сурдаг. Аав ээж болчохороо сурах шаардлагагүй болчихдог гэж бодсон чинь өөр манай эмээ хүртэл шин зүйл сурч байдаг шүү. Насан туршдаа сурах бололтой хүүхдүүд минь. Хүүе, цэвлээ. Чи мөн үү? Хүүе, сайн уу дулмаа? Сайн. Чи бүр залуужаад танихын аргагүй хотын хүн болжээ. Хүүхдүүд нь сайн уу? Сайн. Танаахан сайн уу? Хизээ ирээ? Бид сайн ирээд хит хонж байна. Маргаашаас буцах санаатай. Ингэж таарах гэж байдаг. Уулзаагүй их удлаа шүү. Би яах вэ? Эсхийн урлалын сургалтанд суугаад шааха хийж сураад хийснээ энд борлуулах санаатай сууж байгаа. Гэрт хийх юмгүй дими сууж байхаар ингэж сууж байх нь их сайхан байна. Чи нэрээ гялалзаж байна. Чи бас дуртай зүйлээ олоод хийгээрээ. Хөгшөрсөн гэж бодож болохгүй юм байна шүү. Нэрээ тийм дээ. Чамайг ингэж харсан чинь ястай сэтгэл сэргээд гоё болчихлоо. Би бас нэг юм бодноо. За, найз нь явлаа. Дараа ирэхээрээ уулзнаа. Баяртай. Таны найз юм уу? Тийм. Нэг голын хүмүүс байгаа юм. Инээ, та энийг оёхоор ядарч гин үү? Гайгүй дээ. Харин чинийгээ хийгээд суухаар өөр бие хөнгөрөөд сэтгэл санаа сайхан болчих юм. Яагаад тэгдэг юм бол доо? Та өмнө нь юм ойдгүй ажил хийдэггүй байхдаа ядраад ээл гэдвэдэг байсан да. Харин тийм ээ. Мал малалхаас өөрийг хийж чадахгүй надад энэ хотод хийх зүйл байхгүй гэж боддог байлаа. Зүгээр суухаар бие чагнаад ядраад өвдөөд байдаг юм байна. Харин одоо гэрийн шаахаага яавал илүү гоё үзэмжтэй хүний хүлд эвтэйхэн болгохгүй гэсэн бодол толгойд эргэлдээд таагүй зүйл бодох завгүй өвдөх цаггүй болчихдг юм байна. Та энийг эхлүүлсэн нь зөв болж. Таны би өвдөхгүй байгаад би баяртай байна.
Өтөл насан дээрээ өөр хүн болсон юм шиг мэдрэмж төрөөд сайхан байна. Хотын хүмүүстэй зэрэгцээд ойдол хийж, худалдаа наймаа эрхлээд ингээд сууж байна гэж огт төсөөлсөнгүй. Өөрийнхөө хэрэг хэмжээнд оёход болоод л байна. Эмээн тэгээд болоогүй. Бас тэтгэврийн хэдийнхэн хажуугаар хэд гурван юм олчихно гэж. Имээ та тэгвэл зөндөө мөнгөтэй болж байгаа юм байна. Энийг эхлүүлсэн нь сайн юм болжээ. Эмээн аав ээж хоёрын зээлийг төлөхөд туслая гэж бодсон байсан. Харин тэр хоёр тэр нь санаа зовлтгүй. Та өөрийнхөө орлогыг өөрийн хүссэн зүйлд зарцуулаарай гэсэн. Эмээн тэгээд та хоёрын их сургуулийн төлбөрийг төлөхөд нэмэр болъё гэж шийдсэн. Баярлалаа Имээ. Сургуулийн төлбөр чинь их мөнгө байдаг гэсэн. Бид хоёр хичээлээ сайн хийгээд хүссэн сургуультай хүссэн мэрэгчлэрээ сураад танд зөндөө тусалнаа. Тэгнэ эмээ. Өөрийнхөө жинхэнэ үнцнийг олж мэдэх нь таны ертөнцийг үзэх үзлээ өөрчилж хөгжин дэвжих эхлэлийн цэг болох юм. Архим үзэгч тааж гэсэн өөрийн гэсэн ур чадвартай бүтээгдсэн үн цэнтэй хүн билээ. Хүн өөрийгөө таниагүй үедээ өөрийгөө дутууналж амьдрал угаасаа л ийм гэж бодон идэвхгүй амьдардаг. Харин өөрийгөө таньж мэдснээр илүү бүтээлж, өрөөгөөжтэй, урам зоригтой амьдарч чаддаг. Тунгаан бодох асуултууд. Хүн бүр үн цэнтэй, тааж гисэн үн цэнтэй. Та өөрийгөө хэн гэж дүгнэж байна вэ? Таны амьдралдаа хийсэн хамгийн зөв зүйл юу вэ? Та хөгжин дэвжихийн төлөө ямар шийдвэр гаргаж байгаа вэ? Анхаарал хандуулсан танд баярлалаа.